сургуулийн хүүхдүүд маань одоо физикийн төвшөлт үзүүлэхээр хүрсэн ирээд байна. Өнөөдрийн дугаарт бол бид агаарын болоод усны даралтын тухай түнчлэн цуглуулагч болоод сарниулагч линзийн төвшөлтүүдийг үзүүлсэн. Өглөөний мэндийг үзүүлээ. Ихэнхдээ сарниулагч, цуглуулагч гэдэг чинь нэг зөвлөө, хоёр тусдаа зөвлөө? Хоёр тусдаа өөр линз байгаа. Цуглуулагч линз нь 3 тишээ явсан гэрлийг нэг газар цуглуулж нэг зэгтээр авчирдаг. Харин сарниулагч нь тэр 3 явсан гэрлийг 3 тишээ сарниулж засруулж өгдөг. Сарниулагч цуглуулагч линз гэдэг чинь гэрлийг сарниулж цуглуулахыг яриад байгаа юм байна тийм үү? Гэрэл үү тийм? Ойрсон гэрлүүд туссан гэрлийг. Тийм. За, туршилтанд юу хэрэг болох вэ? Эхний туршилт нь болохоор одоо хүний нүдийг альва зүйлийг яаж хүлээж авдаг вэ гэдгийг үзүүлэх гэж байгаа. Тийм үү? Энэ эхнийх нь сарниулагч цуглуулагч линзийн туршилтууд тийм цуглуулагч линз. Цуглуулагч линз. Ер нь тэр сарниулагч цуглуулагч гэдэг байгаа чинь хүний нүдний харах одоо юу гэдгийг хараа хэлээд байгаа юм. Одоо хүний нүдний болох нь өөрөө цуглуулагч линз болохоор одоо тэгээд энэ туршилтаар тэр цуглуулагч линз хүний нүдэнд байдаг болон яаж юм хүлээж авдаг вэ гэдгийг үзүүл. За, ихэнх хүмүүст одоо тэгээд биш ус их юм. Тийм. Энэ жижигхэн аяграа ус игээд тэгээд харуулж туслах мэдээ өөрийнхөө. Одоо кемпинг дөрөв гэж байна. Ихтэй. За, камера яг удаас нь чиглүүлээд ярьчаарай. Одоо энэ усыг ингээд зөвлөө энэ шиг ингээд тал хүртэл. Яг хийж явах нь мэдээ хадах хэрэгтэй юм уу юу? Тал хүртэл нэгээд одоо энэ чинь ингээд тавихаар доотлын сум нөгөө тийш болж байгаа. За яаж ийгдэх ингэж бодлоо юм уу? Ингээд одоо ингээд харахаар нөгөө тийш болж байгаа. Сум нэг чинь ингэж харж байгаа. Тэгэхээр харагдчих. За. Тийм. За. Нөгөө тийш харж байгаа юм шүү. Тийм байх. Тийм. Воо, энэ чинь нөгөө ийм дугуй болохоор тэгж юм уу? Тийм, дугуй болохоор юм цуглуулагч линз нь юм дугуй иймэрхүү хэлбэртэй байдаг. Гэхдээ аяган гүрэг болохоор тэгж юм уу? Яагаад ингэж байгаа юм бэ? Аяган гүрэг болохоор учир нь аяган нарийн өөр хэлбэртэй дүгнэлжин байсан бол одоо жирийн төр шиг тэгж харагдах. Тэгэхээр сум нөгөө тийш харахгүй нь шүү дээ. Харахгүй. Үгүй ээ. Тэгэхээр одоо буруу хараад байна гэсэн үг юм ч дээ. Харин яа? Хүний нүдний тэр болор линз нь юмыг ингэж нөгөө тийш уруу харуулж яадаг. Харин тэрх рүү бүрэх замдаа хөвгүүлэгдэж зүг болдог байхгүй. Хэрвээ тэгэж хөвгүүлэгдэх байсан бол хүн юм болгоныг буруу тийш харуулна. Тэгэхээр бидний нүд чинь бол яг эсрэг нөгөө одоо чиглэлийн нөгөө тийш нь хараад тэгээд тархины мэдээлэл болчихдоо зүг болж чиглэж очиад байгаа юм шүү дээ. Одоо тэгвэл яг хэрвээ тарих байхгүйсэн бол одоо буруу харуулаад харж байгаа. Ер нь бол тийм юм байна. Нөгөө талаас нь хардаг юм. Одоо чи бас ингэ доош харцлаа гэсэн үг. Доош хажуу тийш нь юм байна л да. Чи энэ өнөө өглөөгөө бичгийг бол эндээс нь ингэж харж байгаа гэсэн үг бол таах гэдэг юм уу? Бусад линз одоо энэ бусад чиглэлүүдээр бас ус тал хүртэл хийгээд ижилхэн гэхдээ арай өөр төстэй том жижиг болж байгаа. Тэгэхээр энэ шил бол үнэхээр хүний нүдтэй адилхан байх гэсэн үг үү тийм ээ? Хүлээж авах байх юм. За. За одоо юу болж байна? Одоо энэ ижилхнэр гэхдээ энэ доотлын сум нь арай том болж байгаа. Доош тавих юм уу да? Доош тавихаар харагдах юм шиг. Бас буруу харагдсан байна. Тэгээ буруу гэсээрээс том байна. Болж байна. Тийм. Энэ хэсэг том болохоор тийм. Энэ шил маань өөрөө том болохоор тийм гинэ үү? Тийм шил нь том болох гэсэн доотлын сум нь том. За тэгэхээр чинь яаж гэсэн үг юм бэ? Тэгэхээр линзний хэмжээнээс хамаарч гэсэн үг үү? Тийм хэмжээнээс нь хамаарч томорч жижиг. Одоо би энэ жижигхэн дээр үзүүлэхэд жижигхэн харагдсан одоо энэ дээр үзүүлэхэд том, энэ дээр үзүүлэхэд бүр том. Үзүүлчих. Тэгэхээр бодит байдлаас өөрөөр хүлээж авдаг байх юм шүү дээ. Бодит байдал дээр бол ийм хэмжээтэй байгаа. Гэхдээ харж байгаа одоо өчнгөө уртсан болоо. Энэ чинь тэгвэл бас аливаа юмыг харагдуулах одоо энэ усны
Тийм байна. Эзний нөлөөс маш ондоо байна. Их олон юм ашиглаж болох юм шүү дээ. Хүний нөгөө хүнд харамтай үед нүдний шил хийж өгдөг шүү дээ, Тийм. тийм. Нүдний шил хийж өгөхөд үндсэндээ энэ зарчмыг ашиглаж байгаа юу? Ойлгоод Одоо тэрийг одоо үзлээ. Өстөр юм гоё. Одоо энэ ингээд За. одоо энэ ингээд Мэдээд юу би барьж байгаа. Юу. одоо энэ гурван лазерыг ийшээ ингээд тусгахад энэ ч тусч байгаа. Одоо энэ дэлгэцийг ойртуулахаар цаасан болтой. За мэд ийш харуулах уу? Яг тийш тийш харуулах уу? тусч байгаа гэрлийг өчигдөр харуулах Одоо хэрэгтэй. ингээд одоо ингээд харуулахаар Мэд энэ талтаа харч. Эсвэл цаанасаа тусгах уу? за Би энэ хармаасан даа. Харагдаж байна. одоо ингээд харагдаж байгаа нь энэ бас гэрэл нөгөө гэрлийн хугарал гэдэг түүний ярьсантай ижилхэн. Одоо энэ гэрлийн дарахад энэ байхгүй болж байгаа. Алин. Оо энэ захиалч энэ талдаа байна шүү дээ. Тийм. Байрлал нь солигдож. Одоо энэний дарахад энэ нь болгоо. Тийм байна. Голынх нь бол хэвээр байна тийм. Голыг нэвэр. Одоо энэ цаас өөрчлөлтөд фокусын зэрэг гарч ирнэ. Цаас өөрчлөлт. Мартуулта. Бачита. Би хармаар байна. Яаж бэрмэр цаасан? За. Зүгээр энэ цаас. Ингээд үтгэв. Хосон цаас энэ. Гол цаас байна. Ойлтуулахаар Одоо өөрчлөлтөд үзтээ. Ойлтуулта. Цаасан. Хонгороолтуулта. Одоо ингээд бүр жижигж байгаа. Бүр өөрчлөлтөд. Одоо яг энэ Нэг цэг тавьсан. нийлж байгаа нь энэ фокусын зэрэг. Фокусын цэг. Зүг. Тийм. Одоо сарниулагч линзийнх. Сарниулагч линз нь энэнийхэн яг эсрэгээр ингэж явсан байгаа. Одоо энэ дээр Энэ чинь ингээ хотхор байна шүү дээ тийм. Яа. Одоо энэ бүр ингэ том болчихж байгаа. Тэгэхээр сарнаад байна тий. Одоо энэ том болоод байгаа тий. Тэгэхээр Бүр том бол. тийм дээ. Тэгээ энэ дээр фокусын зэрэг гэсэн юм байхгүй. Фокусын цэг гэж байхгүй. Аха. Тийм үү? Тийм. Сайн нийлээд байгаа юм шүү. Сайн нийсэн энтийг арай өөр. Аха. Арай өөр. Яг бүр хэлэхгүй байгаа юм уу? Тийм. Тэгэхээр энэ одоо ийм хэлбэртэй байвал энэ чинь сарниулаад байна шүү дээ тийм ээ. Дугуй хэлбэртэй байвал цуглуулаад байгаа юм байна. Ийм хөнгөр бол цуглуулна. Ийм дотгошоо бүдгэр юм уу энэ нарийнхан бол сарниулна. Тэгээд цуглуулж байгаа нь харааны нүдний харааны их гэлөө. Тийм. Энэ цуг Нүдний хараанд байгаа юу? Энэ чинь нүдний хараанд зөвхөн цуглуулагч нь байгаа. Тийм болохоор эсрэг гарна. нүдний хараанд бол энэ одоо бөмбөр нь байна гэсэн үг шүү дээ тийм үү? Хүний нүдний жоохон бөмбөр юм чинь. Зүг. Цуглуулагч. Энэ үйлдэл нь бол байхгүй. Тэр хүний нүдийн жоохон хотхор бол энэ байх байж тээ. Тэгээд ер нь үгүй юм жоохон юм гэдэг. Тийм бөмбөр байгаа. Бөмбөр. Тийм цуглуулагч. Цуглуулагч. Энэ дээр одоо юу гэж байна? Одоо энэ нөгөө хүн чинь өдөр болгон ингээд харахтаа ингээд хавтгай төлөнд хардсан шүү дээ. Тэр хавтгай төлөнд хүн яг өөрийгөө байгаагаар нь хардаг. Харин одоо энэ хотгор бүдгэр төлөвний тухай. За одоо яг цаас хэрэгтэй. Шууд ингээд. За одоо энэ бүдгэр төлөнд нь ингээд гурван харуулж байгаа. Зөвхөн харуулж байна. За ингээд тусгахад ингээд гурван өөр тийш ингээд салаал явж байгаа. Эндээс энэ доор ингээд салж байгаа гэж байна уу? Тийм. Гурван өөр тийш ингээд салаалчж байгаа байхгүй юу? Ерөөс нийлэн гэсэн. Энэ дээр тусаад Манай үзэгчтэй сайн харагдахгүй байна. за одоо ингээд салцсан энэ салцыг одоо хэлж гинүү те. Тийм. Одоо энэ харагдаж гинүү. За ингээд туршилтаа яг энэ гоё туршилтаа дараагийн хэсэгт өөрчлөлт хийдэг үү? Одоо яг үзэгчтэй бүгд хэмжээний туршилт